Гар утсанд компьютерийн ихэнх үйлдэлүүд одоо багтдаг болсон. Хуучин бол тооцоолон бодох машин гэдэг асар том барилга дотор хэдэн мянган ламптай том машин байдаг байсан бол сүүлд нь персонал компьютер болоод ингээд бүр жижигрээд яваад байгаа. Яг үүнтэй адилхан сансрын технологи электроник хөгжихийн хэрээр бас энгийн бөгөөд хүртээмжтэй болж байна. Нүсэр том хиймэл дагуулууд жижигэрч хэдэн 10 см-ээс эхлээд автуусны хэмжээтэй болсон. Хиймэл дагуулуудыг тээвэрлэдэг сансрын хөлгүүд олон удаа нисэж буудаг болсон учраас илүү их олон компаниуд улсууд орох боломжтой болж байгаа. Тэгэхээр зөвхөн том улсууд биш жижиг улсууд дээрээс нь хувийн хэмжээний компаниуд хүртэл сансрын уудмыг эзэмших боллоо. Энэ боломж монголчуудад ч нээлттэй. Тийм болохоор монгол инженерүүд их ажиллаж тодорхой хэмжээний амжилт гаргаж хиймэл дагуулуудаа ч хүргэж байна. Энэ талаар инженерийн шийдэл нэвтрүүлэг та бүхэндээ өнөөдөр үзүүлнэ. Монгол улсын анхны хиймэл дагуул болох Мазала нэртэй CubeSat-ыг 2017 оны 6 дугаар сарын 3-нд SpaceX компани олон улсын сансрын станц руу CRS-11 нислэгээр хөөргсөн бөгөөд 17 оны 7 дугаар сарын 7-нд сансрын станцын ротороор шидэгдэж дэлхийн тойрог замд оржээ. Зураг авах, дуу аваа явуулах функцтэй байсан бөгөөд гол зорилго нь GPS агаарын нэгтийн хэмжилттэй сансрын туяаны чиглэлээр туршилт хийх байлаа. Энэ хиймэл дагуул нь 2019 оны 5 дугаар сарын 11 хүртэл задгаа сансарт ажиллажээ. Мазала хиймэл дагуулыг Монгол улсын их сургуулийн багш нар Японы Кюшугийн технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Япон, Ган, Нигер, Бангладешийн инженер судлаачдтай хамтран бүтээсэн юм. Харин одоо өмнөх төсөлд хамрагдаж Мазалыг бүтээлсэн монгол инженерүүд өөрсдөө бие даан тэмүүлэл хиймэл дагуулыг бүтээх ажлыг хийж байна. За тэгэхээр тэмүүлэл хиймэл дагуул, Мазала хиймэл дагуул маань ер нь ямар зүйл вэ, бодитоор ямар зүйл вэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр энэ хиймэл дагуулууд бол CubeSat гэдэг ангиллалын хиймэл дагуул. Хаашаашаа 10 см хэмжээтэй cube. Ердөө л бидний гар дээр багтах ийм хэмжээтэй. За тэгээ энд мэдээж яг solar panel буюу нарны дэлгэцүүд орно. За ингээд энэ дотроо болохоор одоо төв процессорын систем, батарей, цахилгаан тэжээл гээд камерын систем гээ бүгдээрээ энэ дээрээ суурилж ороод тэгээ нэг л ерөөсөө ийм дөрвөлжин цул болж байгаа. За энэ дэд системүүд энэ дээр хийж байгаа дэд системүүд одоо бидний энд харагдж байгаа ширээн дээр багтж байгаа юм жижигхэн хэсгүүд ер нь бол чиптэй компьютерийн борд хавтан маягийн зүйлүүд болоод хуурсан байна. За зөвхөн одоо CubeSat гэлтгүй ерөөсөө хиймэл дагуулд байдаг бүх системүүд заавал байх ёстой. Яг тэгэхээр хиймэл дагуул сансарт гараад дэлхий рүү харилцаа холбоо мэдээлэл дамжуулах, тэндээс зураг дарахад бол том жижиг гэдэг ялгаа байхгүй. Том байсан ч адилхан, жижиг байсан ч адилхан тэр үүргийг заавал гүйцэтгэх ёстой байдаг. За CubeSat юм байт юм байж. Тэгвэл өөрийн гэсэн юм интернетийн одоо их усрыг хангахуйц хиймэл дагуултай болох боломж юу бий юу? За интернетийг намд хойрог замын хиймэл дагуулыг хангахад бол сүлжээ хиймэл дагуул буюу олон хиймэл дагуул заавал шаардлагатай. За одоо энэ бол яг жишээ нь бол Starlink гэдэг компани хиймэл дагуулын сүлжээ байна. За одоогийн байгаа технологи дээр бол нэг 200-аас дээш 600 орчим килограмм масстай хиймэл дагуулуудыг бол араараас нь хөргөж байна. За тэгээд ийм хэмжээний том энэ ч бол бас нэлээд томдоо ороод явчихж байгаа. Том хиймэл дагуулууд овор хэмжээний хэрэг. Тийм, овор хэмжээний гэсэн. Овор хэмжээ нь одоо нэг ширээний тавцан шиг гэж ойлгож болохоор. Тэгэхээр энэ хиймэл дагуулуудыг бас хийж бүтээхэд бол том дэд бүтц шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр бид нар бол ирээдүйд одоо энэ интернетийг дамжуулах тэр модулуудын болон антенны технологи хөгжөөд ирэхин цагт бол яг өшөө илүү жижиг хиймэл дагуулаар энэ асуудлыг шийдэж болно гэж харж байгаа. Тэгээд ингэж одоо технологи хөгжсөний дараа бол бид нэр өөрийн гэсэн интернетийн нам орбитын хиймэл дагуулаар одоо шийдвэрлэх боломжтой. Гэхдээ интернетийн хурдны хувьд бол хязгаарлагдмал байх талтай. Одоо гэхдээ бол интернетийн үйлчлэгийг бид нэр хурдны хугацааны сааталтайгаар бол дамжуулах боломжтой. Тэр нь бол гео буюу одоо геотехник орбит гэдэг 36,000 км-ийн өндөрт байгаа тойрог замаас энэ харилцаа холбооны хиймэл дагуулаар дамжуулаад одоо телевиз цацдаг тэр хиймэл дагуулаас дамжуулаад бол интернетийн асуудлыг яаралтай үед бол бас шийдэж болно. Гэхдээ энэ бол хугацааны хоцрогдолтой. Нам орбитын давуу тал бол энэ хугацааны хоцрогдол байдаг учраас бол энэ өндөр хурдны интернетийг нам тойрог зам руу оруулж ирж байгаа.
Тэмүүлэл нь мазаалаатай ижил хэмжээтэй туршилтын хиймэл дагуулна. Сансрын орчны тестийг Монголд хийх боломжгүй ч хөгжүүлэлт болон бусад ажлыг Монголдо хийж байна. Тэмүүлэл хиймэл дагуул 3 даалгавартай хөөрөх юм. Эхнийх нь эх орныхоо газрын зургийг авах. Дараагийнх нь мэдээлэл холбооны даалгавар. Цагаагаар ямар ч нөхцөлд тасалдахгүй холбоо барих хэрэгсэл бол хиймэл дагуул. Тиймээс аслагдсан орон нутгаас цагуурын мэдээлэл цуглуулдаг системийг турших юм. Харин сүүлийнх нь цэвэр шинжлэх ухааны даалгавар. Ирээдүйн сансрын технологид тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах чухал туршилт. Тодорхойлбол хагас дамжуулагч элементийн сансрын засгийн нөлөөнд эвдрэх магадлалыг судлах юм. Миний бие болохоор энэхүү лабораторид орж ирснээс хойш болохоор тэмүүлэл төслийн болохоор төв процессын систем дээр ажиллаж байгаа. Тэгээ энэхүү төв процессын систем нь яг яадаг вэ гэхээр тэмүүлэл хиймэл дагуулгын болохоор төв тархин болж ажилладаг. За энэхүү систем нь болохоор бусад одоо дид системүүдээс болохоор мэдээллүүдийг цуглуулж авах, боловсруулах, тэгээ хадгалах гэх мэт бүх ингээд мэдээллийг яг харьцаж ажилтдаг бүх юмнуудыг хийдэг байна. Дээрээс нь өөрөө ингээд даалгавар ингээд хийснээс хойш ингээд өөр дөр бас ингээд цагийн баримж авч цаг тоолж авдаг. Тийм систем байдаг. За тэгээд энэ системийн болохоор яг одоо яг юуг нь хийж байгаа гэхээр одоо болохоор програм хөгжүүлэлт дээрээс нь болохоор ингээд туршилтын загварынхан болохоор ингээд зөв ажиллагаатай байгаа хэсгийг шалгахын тулд функцийн туршилт энэ дээр хэсэг дээр явж байгаа. Жишээлбэл автобус шиг хэмжээтэй том хиймэл дагуулууд бай. Одоо ялангуяа жо одоо орбитд дэлхийгээс маш хол зайд 10-20 жил ажиллах шаардлагатай учраас маш олон юмыг тээж явна гэсэн. Гэтэл энэ хиймэл дагуулын хөгжүүлэлт одоо хөөргөлтийн зардал асар юм байгаа шүү дээ. Гэтэл яг энэнтэй тэнцвүүц жишээ зураг дарна гэж бодох юм бол тэнцвүүц зардлаар 1000 хиймэл дагуул хөргөжүүл. Тэрийг маш богино хугацаанд хийгээд хөөргөөд шинжилгээ технологийн шинжилж байна. Гэтэл нэг хиймэл дагуул дэлхийг нэг тойрох хугацаанд 1000 хиймэл дагуул тал бүрээс нь авч болно гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэг хиймэл дагуулаар за жишээлбэл Лео гэж ярьдаг тийм нам орбитд бол дэлхийг нэг ойролцоогоор хоногт 14 удаа тойрж байгаа. Тэгэхээр нэг газар дээр яг дэлхий эргэж байгаа учраас давтагдах магадлал нь 4-5 удаа л давтагддаг байхгүй хоногт. Гэтэл 1000 хиймэл дагуул бол цаг үргэлж шууд одоо дээрээс зураг авах боломжтой. Тэгэхээр ийм ялгаатай байгаа байхгүй. Яг мэдээж том хийх хэрэгцээ шаардлагууд бас зарим тохиолдолд байна. Тооцоолон бодох машин гэдэг асар том барилга дүүрэн маш олон одоо мянган юм ламптай тийм зүйл байсныг зарим хүмүүс санаж байгаа бах. Дараа нь цонхон болоод хагас дамжуулагч нэгдсээр компьютер болсон PC. Компьютер сүйдээ лаптоп болоод одоо ихэнх функцийг бид нар гаруйцтай авч байгаа. Яг үүнтэй адилхан электроник технологи хөгжихийн хэрээр бидний урдны төсөөлдөг гэсэн сансрын тэр хүнд хэцүү нүсэр байгууламж чинь жижигэрч байна. Жишээлбэл хиймэл дагуулыг юм том онгоц шиг юм далавчтай их нүсэр зүйлээр төсөөлдөг байсан бол одоо хэрэглээнээсээ хамаарат хитгэн 10-20-30 см-ээс өсвүүлээд давтуус шиг хэмжээтэй том өөр функцтэй хиймэл дагуулууд бий болж дээрээс нь тэдгээрийг тээвэрлэдэг сансрын хөлгүүд нь ганц удаа гараад хайдаг биш. Олон удаа бууцуудаг онгоц шиг болсноор сансар судлалын салбар цоо шин 90 үе хэлж байгаа. Үүнийг сансар 2.0 буюу шин сансрын үе гэж нэрлэж байгаа. Тэгэхээр манай лабораторийн одоо нэг зорилго чиглэл бол хиймэл дагуулын тэр бүх дэд системүүдийг өөрсдөө одоо ойлгож мэдж хийдэг болох. Машинаар ярих юм бол одоо 4 дугуй машин болгонд дугуй байх хэвээр, машин болгонд өрүүл байх хэвээр, машин болгонд одоо мотор байх хэвээр гэдэгтэй адилхан хиймэл дагуул болгонд одоо байх хэвээр тэр үндсэн зүйлсийг нь болохоор баз систем, төв систем гэж нэрлэдэг. Тэр төв системийг одоо хөгжүүлж хийж байгаа гэж ойлгож болно. За энэ нэг юнит гэж хэлээд байгаа энэ хэмжээг бол стандартчилж өгснөөрөө хиймэл дагуулыг хөөрөхөд маш том боломж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн үеийн шин сансар гэж яриад байгаа New Space гэдэг салбарын хөгжилд үнэн эрэхтэй инженерчлэлийн юу хэрэг болсон бэ гэхээр
мэдээж эрсдэлтэйсэн. Хоёрдугаарт юу гэхээр стандартчлалт гэдэг зүйл бий болсноор хөгжлийг нь маш хурдтай нэмж өгсөн. Тэгэхээр за Монгол Улсын их сургууль, эсвэл шинжлэх ухааны технологийн сургууль, эсвэл өөр хин нэгэн одоо ондоо спейс ч юм уу те хиймэл дагуул хийлээ гэхэд энэ стандартаар хийчих юм бол хөөргөгч нь бүгд адилхан учраас маш амархан хөөргөх боломжтой гэсэн. Энтхээс хөөрөх юм уу, Америкээс хөөрөх юм уу, эсвэл одоо Францаас те Европын холбооны хөөргөгчийг ашиглах юм уу? Бүгдээрээ хөөргөгчийн тэр контейнер стандартаа ашиглаждаг. Тэгэхээр бид нэр яг хуу CubeSat гэдэг зүйлийг хийгээд байгаа хөөрөх маш тийм том боломжийг олгож өгдөг. За тэгээд энийг 2 юнит гэх юм бол яг энэ хэмжээг 2 дахин аавна. 3 юнит гэх юм бол 3 дахин аваад 4 юнит гэж байхгүй 6 юнит толгоод тэгээ 12 юнит толгоод ингээд хэмжээний үржүүлээд авчдаг. Энэ интернет дамжуулж байгаа хиймэл дагуулч бас ингээд жижигэр илүү хүртээмжтэй болох магадлал байна тий. Тэгэхээр тэрний ирээдүйг юу яаж харж байгаа? Starlink-ээс өөр хувийн ийм интернет дээр хандж байгаа хиймэл дагуулын системүүд байна уу? Байгаа. Ер нь бол харилцаа холбоо интернетийн үйлчлэгээ эрхэлж байгаа өрсөлдөгч компаниуд бол байгаа. Одоо жишээлх юм бол Iridium байна. За бас доогоор орбитод тойрог замд хиймэл дагуулаа өргөж байгаа OneWeb гэдэг компаниуд бол байна. Ижил төстэй үйлчлэгээ Global Star гэдэг одоо Orbcom гэх юм харилцаа холбоо дээр нэмээд явж байгаа ийм компаниуд бол байна л да. Тэгээд эдгээр бол өрсөлдөж байгаа за яг хөө зүгээр SpaceX-ийн Starlink-ийн хувьд бол өөрсдөө нөгөө хөөргөгчтэй учраас давуу талтай болчиход байгаа. Өөрсдөө хиймэл дагуулыг маш хурдан дээш нь гаргаад байгаараа давуу талтай. Тий. Тоон олшрох тусмал арилжаанууд давуу талтай бизнес хувьд давуу байдлаа үүсгэж байгаа юм тий. Тий, тоон олон болоод нөгөө энэ чи хиймэл дагуулч доошогоо ингээд нэг төсөөлөх юм бол нөгөө нэг гарч хитэн spotlight гэж байдаг шүү дээ. Нөгөө тайзан дээр тусдаг гэрэл шиг. Тим гэрэл ингээд тусаж яана гэж төсөөлчих хэвээр. Дээрээс дэлхий рүү хамрах хүрээгээ. Тэгэхээр тэр чинь битүү гэрэл тусгахын тулд олон хиймэл дагуул ар араасаа бүр битүү хэржижил тэр бүтэн одоо хамрна штэ тий. Доод газар дээр. Тэгэхээр яг тэрнтэй төстэй шаардлага байгаа учраас ингээд маш олон хиймэл дагуулыг ар араас нь хөргөж байгаа. Тэгэхээр тэр эргэж тасралтгүй байдлыг хангасны дараа бүрэн хэрэглээнд нэвтрүүлэхгүй бол ингээд тасалддаг интернетийн үйлчлэгээ гэж байж болохгүй шүү дээ. Интернет дээр бол. Тийм учраас анханасаа нөгөө үйлчлэгээ эхлэхдээ аль хэдийн олон хиймэл дагуулыг орбит тойрог замд байршуулсан байх хэрэгтэй учраас одоо нөгөө компаниудын хувьд бол харилцаа холбоон дээрээ тулгуурлаад голдоо яваад байгаа. Яг бүр гео орбит буюу 36,000 км-ийн цаана 40 орчим мянган километр хүртэлх тэр хооронд байгаа хиймэл дагуулууд бол дэлхийн нэг тал руу байн гарч идэг учраас дэлхийн бүх улсад биш зөвхөн тэр доор харагдаж байгаа улсуудаа бол хугацааны сателлит интернет үзүүлж болж байгаа. Тийм. Сансрын технологи гэдэг нь зөвхөн тойрог замд байгаа хиймэл дагуулаар хязгаарлагддаг. Газрын станцаас аваад тойрог зам хүртэлх бүхэл бүтэн системийн инженерчлэлийн цогц асуудал. Энэ нь интернет, хөдөө аж ахуй, газар тариалан гээд үйлдвэрлэлийн үйлчилгээний бусад салбарт олон давуу талуудыг бий болгож байна. Монголчуудын хөөргөх хиймэл дагуулын нэг үүрэг нь бол зураг авах. Зураг авалтыг хөдөө аж ахуйд одоо ургамлын ураг цаана ямар байна гэдэгт их ашигладаг юм байна. Тийм болохоор үүнийг энэ лабораторийн төхөөрөмжтөр өвснийхөө ургамлынхаа зургийг аваад сансрын орон зайг симуляц үүсгэдэг гэж байгаа тийм. Тэгэхээр яаж тэр загвар симуляцыг үүсгэдэг вэ? Энэ талаар та тайлбарлаж өгч. Тэгэхээр яг хиймэл дагуул хөөрөхөөс өмнө болохоор хиймэл дагуулынхаа даалгаврыг тодорхойлох нь айгүй чухал байгаад байдаг. Тэгээд тэр даалгавартаа зориулж ер нь бол хиймэл дагуулынхаа ямар хэсгүүдээс бүрдэх үү гэдэг ийм техникийн шийдлийг бол гаргаж ирдэг. Тэгээ энэ лаборатори маань бол яг хиймэл дагуулын даалгавар хөгжүүлэлтийн лаборатори. Нэг ясандаа гэх юм бол тэр даалгаврыг тодорхойлдог. Одоо бид нар бол мишн гэж яриад байдаг. Энэ даалгаврын тодорхойлно. Гэхдээ энэ даалгавар дотроо бол хиймэл дагуулын төрлөөр нь ангилах юм бол одоо холбоо харилцааны тэгээд дэлхийг ажиглах Earth observation гэж ийм хиймэл дагуулын төрөл байдаг. Тэгээ энэ дэлхийг ажиглах хиймэл дагуулын хамгийн чухал одоо хөгжүүлэлт бол payload буюу одоо камерын системүүд. За дан ганц одоо RGB зураг авдаг ийм гар утасных шиг зураг авдаг ийм камер байхаас гадна өөр зориултын камернууд байдаг. Жишээ нь хэд олон сувгтай камер одоо хүний нүд жишээ нь 400-аас 700 нанометрийн хооронд хардаг бол тэр үл үзэгдэх гэрлүүд бас байдаг. Тэр өнгөөр зураг авдаг камерыг бол энэ лабораторид
хөгжүүлнэ. Сүүлийн үед нано хэмэл дагуул хөгжихийн хэрэгээр сансраас зураг авах өндөр хүчин чадлын камер, дулааны, хуульсралын гих зэрэг үүрэг зориултаараа ангилгадан уламжлалт том оврын хэмэл дагуулын авсан зургаас зарим талаараа илүү чанартай өвөгдөл мэдээллийг агаар мандлаас авах боломжийг олгож байна. Ер нь бол уламжлалт хиймэл дагуул одоо Google Earth-ийг зургуудыг авсан хиймэл дагуул бол Landsat 8 гэдэг аюул алдартай хиймэл дагуул бол байдаг. Гэтэл энэ уламжлалт хиймэл дагуул маань овор хэмжээ том дээрээс нь бол яг ихц доошоо харж зураг бол авч скан хийж ингэж дэлхийг тойрж иргэдэг. Гэтэл орчин үеийн хиймэл дагуулууд бол тэгж зураг авахаа болсон. Яаж зураг авдгаа гэхээр яг дээгүүр нисэж хагаад тодорхой байрлалын зургийг өнцгөр хазаагаад бол зураг авах ийм боломжтой болсон байгаа. Тэгэхээр яг энд ямар асуудал тулгарч байгаа вэ гэхээр нөгөө гэрлийн ойлт нарны гэрэл одоо хаанаас тэр газар тусаж байгаа. Дээрээс нь камер нь хэдэн градусаар харж зураг авч байгаагаас хамаарат тэр ойлтын функцүүд нь бол ондоо функцийн ашиглалт одоо засварлна гэсэн үг шүү дээ дүүсээ. Засварлна гэсэн үг. Тий. Тэгээ бид нар бол яг даалгавар хөгжүүлнэ гэхээр сансарт хөрөхөөсөө газар дээр маш олон туршилтуудыг бол хийдэг. Жишээ нь хэд тодорхой төрлийн ургамлууд одоо хаагур оргож байна. Энэ ургамлуудыг таньж мэдхийн тулд ер нь яаж хэмжих ёстой гэдэг энэ хэмжилтүүдийг бол газар хээрийн хэмжилтээр бол эхэлж газар дээр хийчихэд дараа нь бол яг тэр баталгаажсан камера бол пейло даалгавраа бол сансарт бол хөрөгдөг ийм учиртай бол байна. Хээрийн хэмжилтээр яг зургийг авах шүү юм уу? Тий яг одоо жишээ нь хэд бидний хамгийн сүүлийн үеийн судалгаа гэх юм бол говь байна. За уламжлалт хиймэл дагуулаар бол говь бол тэр чигтээ эс митинг гэж бол харагддаг. Гэтэл та бүхэн бол мэдчихэж байгаа. Говьд машинаар явж байхад бол тэнд бол ногоон урмал бол тэр чигээрээ бүрхсэн ногоон тал хөндөй бүхэл бүтэн экосистем бол байдаг. Гэтэл яг хиймэл дагуулаас ягаад ихц дээрээс нь хараад байгаа вэ гэхээр тэр ихц дээрээс нь харахад нөгөө ургамал нь яг толгой дээрээсээ ингэж харагдах учраас бага хэмжээд налуун онцгоос зураг авахаас гадна олон өнгөөр зураг авах, хүний нүдэнд үл харагдах тэр өнгүүдээр зураг авах. Дээрээс нь туушрал зураг авах. Жишээ нь хэд агаар мандалд ингээд янз бүрийн тоосонцрууд ингээд байхад энэ тоосонцрыг туушрлын камераар туушруулж гэрэл ингээд нэг талаасаа гэрлийн эрчим боловч бас ингээд долгиолыг шин чанартай учраас туушрсан байгаад байдаг. Тэгээ тэр туушрлыг тоосонцор байгааг нь мэдхэд тийм туушрлын камераар авах юм бол илүү тод энэ бол харагдах төлөв үзүүлэх нь шүү дээ. Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаачид одоогийн байдлаар дэлхийд 5хан ширхэг үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн хэмжилтийн камерыг сансрын судалгаанд ашиглаж эхэлжээ. Анхандаа бол Хоккайдо их сургуульд бол яг дизайныг гаргаад одоо болох тэр Genesis Corporation гэдэг энэ компани бол яг үйлдвэрлээд дэлхийд 5 2-3 нь бол нөгөө хиймэл дагуул дээр он борд одоо яг суйрлагдаад явж байгаа. Liquid crystal tunable filter камера буюу олон өнгөөр зураг авдаг ийм бол камер бол байдаг. За энэ камер маань бол 320 өөр спектр буюу 320 өөр өнгөөр зураг авдаг. За та бүхэн мэдж байгаа гар утасны камер ч гэх юм уу эсвэл энэ веб камер бол RGB гээд одоо улаан цэнхэр ногоон гэсэн ийм 3 өнгөөр авдаг бол энэ 320 өөр өнгөөр авж байгаа учраас 3 хуудас документ унших одоо 320 өөр 320 хуудастай ном унших тай бол ингээд зөөрлүүлж бол хэлж болно. Яг ийм камерын тусламжтай одоо жишээ нь талбайн зураг авлаа гэж бодоход тэр тариалангийн талбай хаагур услага хэрэгтэй байна. Хаагур ер нь ургамлын өвчлөл байгаа юм. За ер нь бол орчин үед энэ олон сувгтай камерын зураг болон AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар ер нь амар ер нь хэдийн хэмжээний ургац авч болох юм бэ гэдгийг бол тодорхойлж болдог. Тэгээ энэ камера бол говь руу авч яваад тэгээ тодорхой яг өнцгөр бид нэр ингээд нэг газрын байршлын зургийг өөрөөр өнцгүүдээр ингээд зураг авсан. Гэтэл энэ
юу ажиглагдсан бэ гэхээр одоо ихц дээрээс нь зураг авах, хажуу одоо 45 градусаар зураг авах хоёрын хооронд бол одоо NDVI индекс гэж байдаг, ургамлын индекс. Энэ индекс нь бол бүхэл бүтэн 60% одоо өөр байна гэдгийг бол олж тогтоосон. Энэ бол ямар одоо ач холбогдолтой вэ гэхээр одоо налын өнцгөр зураг авах нь тухайн одоо газрынхаа ургамлынхаа бүрхүүл яг гадарга дээр байгаа юмыг бол илүү сайн таних, илүү одоо сайн тодорхойлох ийм боломжтой болох нь. Тий. Энэ цаашдаа судалгааныхаа үед авчдах юм бол экосистемийг бол одоо энэ хиймэл дагуулын зураг авах энэ технологиг бол говийн нөхцөлд бол бүр шинээр бичиж байгаа. Энэ зайнаас сонны судлалын салбарт бол шин зүйлүүдийг бол авчирч байгаа гэсэн бид нар ийм ихтгэл үнэмшилтэй байгаа. За энэ судалгааны ажлаа бол олон улсын одоо нэр хүндтэй сэтгүүлд бол хэвлүүлнэ гэдэг одоо бэлдээд тийм бэлдээд явж байгаа. Сансрын технологи гэхээр л тэр дээр байгаа том буужин хиймэл дагуулаар төсөөлөх нь өөрчлөгдсөн байна. Сансрын технологи бол салбар дундын инженерүүдийн сэдлүүдийг санал болгодог. Жишээлбэл хөдөө аж ахуй, ургацын байдал, хил хамгаалал, тээврийн логистик яаж явж байгааг янах, уул уурхай, геологийн зураглал авах гэх мэтлэн бидний барьж байгаа гар утсанд хүртэл GPS, хором тутамд, мөч тутамд сансрын мэдээллийг барилыг тодорхойлж ирүүлж байгаа. Энэ мэтлэн сансрын технологи өөрөө бүх салбарт хэрэглэгдэх учраас сансрын чиглэлээр мэргэжж байгаа инженерүүд электроник байна уу, цахилгаан байна уу, механик байна уу, програм хангамж байна уу бүх талаар л хэлэх боломжтой. За миний хийж байгаа судалгаа нь болохоор шингэн кристалл шүүртүүрт камер дээр суурилсан ургамлыг ангилах ийм судалгааг хийгээ явуулж байгаа. За одоо энэ дэлгэцэн дээр болохоор бидний хийсэн одоо судалгааны үр дүн болохоор ингээд танилцуулсан байгаа. За энэ судалгааны хүрээнд болохоор LCDF камерын одоо 65 сувгаар авсан өнгөн дээр тулгуурлаад ургамлыг болохоор хооронд нь ялгсан ийм алгоритм бичсэн байгаа. Ингэснээр болохоор 65 өнгийг хэрхэн ойлгож байгаагаас нь одоо хамааруулаад тухайн ургамал нь аль төрөл зүйлийн ургамал вэ гэдгийг тогтоодог ийм учиртай судалгаа байгаамаа. Одоо энэ шинээр хөгжиж байгаа сансрын технологиг хөгжүүлэхэд хүний нөөц болон дэд бүтцэл зайлшгүй шаардлагатай байгаа. За дэд хүний нөөц гэдэг дээр бол бакалавр, магистр, докторийн төвшний оюутнуудыг авч үзэн. За тэгээд энэ чиглэлээр бэлтгэгдсэн оюутнууд нь яг тусгайлан яг энэ бодит төслөөр дамжиж чадварчсан ийм оюутнууд байх юм бол шууд ажлын байран дээр гараад ажиллах боломжтойгоор даваа талтай болж байгаа. Тэгэхээр бол бид нэр одоо энэ Монгол Улсын их сургууль дээр бэлдэж байгаа оюутнуудаа зайлшгүй бодит төслийг одоо хэрэгжүүлж сансарт хүртэл нь бүх зүйлийг өөрсдөр нь хийлгүүлж одоо сурах, дадлагжуулах ийм шаардлагатай байж байгаа. За энэ бол хүний нөөц бэлтгэх талаас нь хийгдэх ажлууд. Энд бэлтгэгдсэн оюутнууд одоо хувийн хвшлийн компани болон гадаадын байгууллагуудад, компаниудад ажиллаа гэхэд бол эргээд хиймэл дагуулаа хийгээд бүтээлээ гэхэд Монголд ямар нэгэн байдлаар түүнийг тестлэх, турших шаардлагатай болно. Ургамал альва одоо талбайн хэдэн хувийг эзэлж байгааг ингэж харуулж ирдэг юм алгоритмыг гаргаж авсан байгаа. За энэ цаашлаад болохоор газар тариалан ой аж ахуй болон экологийн судалгаанд ийм өндөр ач холбогдолтой ийм одоо судалгааны арга зүй болох хэрэгтэй юм аа. Ондоо Space гэх тийм компани хиймэл дагуулыг бол хийж хөөргсөн бас манай Мойсийн бүтээгдэхүүн бэлтгэгдсэн болсон учраас энэ дээр ажилласан байдаг. За ингээд ажиллаад явж байхад бол одоо өөрсдөө буюу одоо Монголдо дэд бүтцтэй байхын одоо ач холбогдол шаардлагыг бол маш сайн ойлгосон. За бидэнд одоогоор бол хараахан байхгүй байгаа. Гэхдээ энийг бол бий болгох шаардлагатай. Аливаа улс орн шинэ технологи эзэмшснээр тал бүрээр улам бүр хүчрхэгжиж байдаг. Сансраас өндөр наривчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал байгалийн гамшигын үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшигын эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай. Мөн цөлжилт, ургамлын гарц, хөрсний чигшил зэрэг хөдөө аж ахуйн хэрэгтэй мэдээллийг цаг хугацаанд нь дамжуулбал улс орны хэмжээнд үнцэнтэй суур мэдээлэл болж чадах юм. Хамгийн чухал асуудал бол улс орны хил хязгаар. За хилийн бүс нутгуудыг хянахад дээгүүр нь дрон онгоц хөргөх боломж байдаггүй. Тэгэхээр энийг бол сансрын орон зайгаас хянахад бүрэн боломж байгаа.
Энэ бол үндэсний яалтчгүй бид нар өөрсдөө хийхээс өөр асуудал. Хоёрдугаар бид нар гадаадын хиймэл дагуулаас өөрийн хилийн зураг одоо гуйгаад байж болохгүй тий. Өгөөч үгүй ч юу. За энэ бол хоёрдугаар тул яах вэ гэхээр одоо ган зуд улсын нийт газар нутгийн массыг хамарсан энэ ургамал газар нутгийн байдалтай холбоотой зургийг бол авдаг. За энийг бол харьцангуй олон улсын гадаадын өөр хиймэл дагуулуудаар хийж болоод байгаа. За тэгээд гол асуудал юу вэ гэхээр өдөр тутам цаг тутмын зураг хэрэгтэй байдаг байхгүй. Өөрчлөлтүүд их. Жишээлбэл бид нар хилээр өнөөдөр хэдэн машин гарч байгааг яг үнэндээ дээрээс нь харсан бүх зураг нь байж байвал өнөөдөр тэд галсан энэ жил хилээр хэдэн тонн нүүрс гарсан ямар ч асуудалгүй байж байгаа байхгүй. За олон улсууд олон одоо хувийн компаниуд энэ жижиг оврын хиймэл дагуулын салбар руу зах зээл рүү орж байгаагийн цаад нэг шалтгаан нь бол энэ үн өртөг хямдтай дэд бүтц байгаатай холбоотой. За тэгэхээр манай улс бол цаашид хувийн хвшил болон одоо төрийн байгууллагууд ч гэсэндээ энэ сансрын технологитой холбоотой хэрэглээгээ хангах сансрын технологи хиймэл дагуулаа өөрсдөө хөгжүүлэхийн тулд заашгүй өөрсдийн гэсэн дэд бүтцтэй болох шаардлагатай. За тэгээд ингээд өөрсдийн гэсэн дэд бүтцтэрээ өөрсдийнхөө хувийн хвшил болон төрийн байгууллагуудын захиалгах хиймэл дагуулуудыг за энэ Монгол Улсын их сургууль дээр болон бус дээд сургуулиуд дээр бэлтгэгдсэн сансрын технологиго болсон хүчнээр ингээд хийж бүтээгээд үйлдвэрлээд явах бол одоо яг энэ экосистем яг бүрэн гүйцэд ажиллаж байна гэж ойлгож болох юм байна. Тэгээд яг хуу цааш нь ингээд аппликейшнүүд ярихаар нөгөө улаан буудаа ч гэдэг юм уу тэд газар тариалантай холбогдно. За дээр нь бол гал төмрийн асуудал. Гал төмрийг урьдчилж таньж мэддэг маш бага байхад нь тэрийг одоо хиймэл дагуулаар тэнд гал төмөр үүсч бий болж байгаа гэдгийг мэдэх юм бол арга хэмжээ авах цаг хожиж өгдөг гэсэн. Тэгэхээр иймэрхүү боломжууд нь бол хиймэл дагуул дээр илүү гарч ирдэг. Мэдээж хэрэглээ болгонд зориулагдсан туршилт судалгаа хөгжүүлэлтүүд явагдана гэсэн. Агуу том бүтээл тархинд буусан энгийн санаанаас л эхэлдэг. Энэ самбар дээрх томьёонууд хідэн зураг хідэн үсэг шугам мэт байгаа боловч цаана маш удаан хугацаанд бодож боловсруулсан гой санаа явж байгаа. Энэ бүтээлт санаагаа ирээдүйд амьдралд нэвтрүүлж том инженерийн шийдэл гаргахын тулд оюутан залуучууд бэлтгэгдээд сууж байна. Энэхүү тэмүүлэл хиймэл дагуул нэг хөөрснөр болохоор Монгол улсын одоо цаашдын сансрын хөгжилд ингээд багахан хэмжээнд ингээд алсан очийг улам ингээд бодраах ингээд дараагийн шатны хэсэг болно гэж би итгэдэг. За хиймэл дагуул гэдэг нь болохоор бүхэлдээ ингээд электроникоос тогтсон өөрөө болохоор тодорхой даалгавар байгуулсан төхөөрөмж. Тэгээд энэ төхөөрөмж нь бүхэлдээ электроникоор бүтсэн. За тэгээд энэ бүгдийнх нь зарчмын зарчим тэгээд ажиллагаа болон даалгаврыг тэр ажиллагаа нь бүхэлдээ ингээд даалгаварлуу чиглэж яаж ажиллаж байгаа вэ гэдгийг ингээд бүгдэнтэй ингээд танилцаж өөрөө зохиож инженерчлэх нь сонирхолтой байдаг. Энэ тул шин ингээд ямар нэг юм сэмпл дээж тавьчаад энэ тойрог эргээд байгаа юм болчихсон. Бид нар нэг тэнхлэгтэр нь бол яг камер ингэж суурлуулад тэгээд тэр дундаа болох дээр өөрийнхөө ямар нэгэн таргатаа тавьчин жишээ нь хэд ургамал тавьдаг гэсэн нь хөрсний дээж тавьж гисэн нь эсвэл чулуу тавьдаг гэсэн нь. Тэгээд тэрийг ингээд тал бүр талаас нь зураг авах дээр ер нь аль талаас нь харах юм бол ямар өнгөтэй байгааг нь бол ингээд судалж байгаа. Анхны зорилго нь бол яг шинжлэх ухааны одоо ойлтын фактор, гэрлийн тусгалын өнцөг болон ойлтын өнцөг хоорондын хамаарлыг ингээд судлах боловч бас давхар өөр зорилгоор бол хэрэгжилж болдог. Жишээ нь хэд бид нэг тодорхой зүйлийн зургийг одоо жишээ нь хэд ингээ ундааны савны зургийг ингээд маш олон талаас нь ингээд зураг аваад тэгээ тэр зүйлийн талаар юм дата сеттэй болж байгаа. Тэгээ энэ дата сеттэй ингээ болчих юм бол машинд ингээ сургав. За энэ чинь ингээ ундааны сав шүү гэдэг тал бүр талаас нь ингээ машин сургачих юм бол тэр машин бол тэр ундааг дараа нь ханаасаа ч харсан. Энэ нөгөө нэг ундаа одоо Coca-Cola-гийн ундаа ч юм уу Pepsi-гийн ундаа байна гэдэг ийм таних боломжийг бүрдүүлдэг. Хамгийн сайн 3D дүрс яаж хийдэг вэ гэхээр яг ийм бодит орчинд гэрлийн яг нарны гэрэлтэй адилхан тусгаад ингээд харах юм бол яг тэр 3D дүрсийг яг энэ компьютер графикийн орчинд болвол
сайн дүрсэлж чадна. Тэр дүрсийг гаргахад л энэ эргэлдээд байгаа тэнхлэгч нь тал бүрээс нь одоо момент бүрт авч хэрэглэх нь тийм үү? Энэ гэрэлтүүлгийн энэ төр онцлог байна уу? Тий, гэрэлтүүлэг нь болохоор яг одоогийн байдлаар бол ингээд тал бүр талаас жигд ийм гэрэлтүүлэгтэй байна. Зарим их бол бид нар нөгөө ажиллах гормоо солиод зөвхөн ганцхан гэрэл тусаад тэр ганц гэрэл нь бол нэлээд хүчтэй гэрэл яг нар шиг. Тэгээд одоо тэр нар одоо хаанаас ингээд тусч байгаа. Одоо машины гадаа ингээд машин байлаа гэхэд нарны тусгалын өнцгөөс хамаараа сүүдэр тал нь одоо яаж харагдах вэ гэдэг нь яг компьютерт бол ондоо байна. Тэрийг болохтой бас ингээд загварчлах ийм боломжтой төхөөрөмж байгаа. Монгол Улсын их сургууль нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэгэн тулгуур үндэсний тэргүүлэх судалгааны төв болохын хувьд сансрын технологи болон түүний хэрэглээг судалгааны тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж улс орныхоо нийгэм эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн судалгааг олон улсын түвшинд явуулахыг зорж байна. Үүний нэг үр дүн бол Монгол Улсын их сургуулийн залуу судлаачдын хийсэн мазаалай хиймэл дагуул. За Монголын анхны хиймэл дагуул мазаалай 2017 онд төрсөн. Саяны 3 сард өнгөрөгч 3 сард ондоо хиймэл дагуул гээд арилжааны салбарын залуучуудаас хөргөж чинь тийм. Тэгэхээр энэ ингээд нэг талаасаа танаа бэлтгэгдсэн үнийн нөөцүүд ажиллаж байна. Яг ингээд салбар нь бас нэг үндсэн тавигдаад байгаа юм болов. Цаашдаа ер нь хаашаа явах бол Мазаалай хиймэл дагуул 17 онд хийгдэхэд яг энэ лабораторийн 3 залуу ажиллаад явсан. За тэгээ сая бол энэ ондоо хиймэл дагуул ондоогийн хиймэл дагуул хөөрөхөд бол ондоо спеси хиймэл дагуул дээр Мазаалай дээр ажилласан 2 инженер ажиллаад за мөн энэ мойсын одоо төгсөгчд инженер залуучууд бол ажилласан байж байгаа. За тэгээд энд бол яг хувийн хвшилд ороод ажиллаад ингээд хиймэл дагуулаа хөөргөд амжилттай одоо сансарт ажиллаж байгаа. Ер нь бол олон улсад энэ хиймэл дагуулын сансрын технологийн салбар өөрөө одоо арилжааны хэлбэр буюу бизнесийн талбар болоод ингээд шин зах зээл болж ингэж одоо үүсч томорж байгаа. Ер нь жижиг хиймэл дагуул өөрөө одоо олон газар ингээд стандартчлагдаад ингээд хөгжиж байгаа учраас хувийн хвшил болон хөгжиж буй орнууд ихээр ийшээ ороод ингээд энэ нөр ингээд нэгэн тийм том маркет зах зээл үүсгэж байгаа учраас бол энэ нөрөө цаашдаа одоо яг компьютерийн зах зээл, гар утасны зах зээл, машины зах зээл гэдэг шиг яг ингээд тусдаа бие даасан зах зээл болоод ингээд хөгжөөд явж байгаа. Тэгэхээр энэ талбар дээр одоо хамгийн гол нь бол энэ зах зээл дээр нөгөө ханалт үүсгээд аль хэзээний тоглогчид байр суурь олох гэсэн нэг тийм ойлголт байгаа шүү дээ. Энэ нь бол одоогоор хараахан тийм байдалтай хурж амжаагүй шин зах зээл байна. хөдөө аж ахуй, геолог, уул уурхай, хил хамгаалал, газрын бэлчээрийн өөрчлөлт, цөлжилт, ус, чиг гэх мэт бүх төрлийн хяналтыг өөрийнхөө хэмжээнд тусгаар тогтносон улсын хэмжээнд ажиглаж тэрийг арилжааны эргэлтэнд оруулж интернет холбоогоо хүртэл өөрийн хяналтанд байлгах ирээдүй бол бидэнд байна. Улмаар магадгүй дэлхийн зах зээл дээр гарах боломж байгаа. Тэгэхээр манай Тэмүүлэл хиймэл дагуулын хувьд бол UHF, VHF буюу радио долгионы зурвасыг ашиглан UHF гэхээр бол одоо 430 МГц орчим давтамжтай. Тэгээд тэрэнд зориулсан антенн, за тэгээд холбооны модуль, за тэнхлэг удирдлагын систем гэж байгаа. Тэнхлэг удирдлагын систем бол хиймэл дагуул маань хаашаа харж байна бэ? Нар руу харж байгаа юм уу? Одоо камер нь дэлхий рүү харж байгаа юм уу гэдгийг тодорхойлдог энэ систем. За энэ систем дээр бол одоо бидний гар утсан дотор байдаг бүх мэдрэгчүүд орж байгаа гэж ойлгож байна. За тэгээд төв процессорын систем, нарнаас үүсгэж байгаа цахилгаан эрчим хүчийг, нарны панелээс үүсгэж байгаа цахилгаан эрчим хүчийг хоримтлуулна. За нөгөө талаар бусад бүх дэд системүүд рүүгээ түгээх юм үүрэгтэй хавтангууд байна. За тэгээд бидний одоо хөгжүүлж байгаа бас нэг хавтан бол энэ интерфейс хавтан. Энэ болохоор яг үхээр бүх цахилгаан холболтуудыг энэ чип ашиглаж програмын аргаар холбоо өөрчлөн гэсэн үг. Энэ бол газар дээр бол аль хэдийн хэрэгжигдсэн, аль хэдийнэ байдаг тийм одоо энгийн ойлголт. Хиймэл дагуулаа сансарт явж яхад нь арай өөр хоёр зүйлийг хооронд нь холбохтой. Арай өөр зүйлээс нь мэдээлэл авах. Хэрэглэгч өөрийнхөө хүссэн
модулыг ажилуулах тийм боломж гарч ирж байгаа. Тэгэхээр холболтуудыг нь өөрчлөх хэрэг гардаг. Тэр холболтыг нь бид нэр программын замаар өөрчилнө гэдэг ийм даалгавар байгаа. Энэ дэлхий дээр тийм ч их одоо туршигдчихаагүй юм зүйл. Анхных нь бол бид нэр одоо Мазалагийн үеийн хиймэл дагуулгын Мазала дараагийн хувилбарууд одоо Японд хийгдсэн. Энэ хувилбарууд дээр амжилттай тест хийгдсэн. Энийг бид нэр илүү цааш боловсронгуй болгож одоо сансарт туршиж байгаа. Мазала хиймэл дагуулыг хөөргсөн шигэ Тэмүүлэл хиймэл дагуулыг хөөргөж чадвал Монгол улс сансарт өөрийн орон зайгаан тэлж Монгол инженер судлаачдын бүтээсэн хөөрөмж сансарт ажиллаж тусгаар тогтносон улсын бас нэг бэлэг тэмдэг баталгаа болох юм. Үүнээс гадна сансрын технологи хиймэл дагуулын инженерчлэлийн мэрэгжилтнээ дотооддоо тасралтгүй бэлтгэх эхлэл тавигдж байна. Харин харамсалтай нь 2 дахь хиймэл дагуулан хөөргөх санхүүгийн асуудал одоо болтол шийдэгдэж амжаагүй байна. За гол асуудал бол хөөргөлтийн асуудлын зардал дээр шийдэж чадахгүйгээр одоо удаан хугацаа өнгөрч байна. Энэ зардлаа шийдчих юм бол хиймэл дагуул маань 2025 оны эхээр хөөрөх боломж байгаа. За энд бол нийтдээ 60 орчим мянган долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. За энийг бол хаанаас шийдэж чадаагүй одоогийн байдлаар хаанаас шийдэж чадаагүй. Тэгээд одоо төрийн байгууллагууд тийм үү яамд тэгээ иймэрхүү газруудаас шийдвэрлэх санал хүсэлтээ өгсөн байгаа. Тэгээ олон жил явж байгаа боловч шийдэгдээгүй. Бусдаар бол бид нэр яг судалгааны зардал, хөгжүүлэлтийн зардлыг шут сангийн одоо шинжлэх ухааны технологийн сангаас төсөл аваад Монгол Улсын их сургууль дээр төсөлтөө тэгээд мянган инженер төслийн хүрээнд гэдэг ингээд зохицуулаад бүгдийг нь бол хийсэн байгаа. Одоогоор дүүрчээгүй байгаа орон зай дээр эртнээс аль болох эртнээс тоглочлуулж тий. Ингээм бол бид нэр эдийн засгийн үр ашгийг одоо олон салбарт хүртэн одоо техник технологийн салбарт байна. Зөвхөн тэр техник технологиг одоо олон улсад одоо энэ сансрын технологийн салбарт одоо борлуулах зархаас гадна дахиад ирээдүйд одоо гарах тэр үйлчлэгээнүүдийг буцаагаад өөртөө авч хэрэглэх зэрэгээр зөвхөн өөртөө авч хэрэглэхгүй дахиад цаашаа чинь дэлхийд тойроод явж байгаа хэмнэлт агуулгууд өөр улс орнуудад шууд экспортлох боломжтой байх жишээ. Тэгээд ийм байдлаар бол бид нэр эдийн засгаа бас солонгоруулах энэ өндөр технологи дээрээс одоо үр ашиг хүртэх. За энэ том зах зээлийн аль нэг хэсгээс барьж аваад ингээд оролцоо тоглогч болоод явах ийм боломжтой гэж харж байгаа. Энэ боломж бол ер нь бүрэн байгаа л да. Одоо тэгээд ер нь зүгээр яг энийг бий болгоно гэж итгэж байгаа учраас ингээд энд хүний нөөцөө бэлдээд дэд бүтцээ ингээд байгуулах гад ингээд хувийн тоглогчид одоо бас хувийн компаниуд оролцоод за төгсөгчд маань ингээд эхнээсээ тэнд бас ингээд ажиллаад ингээд нэг тийм энэ экосистем ингээд ямар нэгэн байдлаар хэлбэрчих гээл ингээд явж байна. За энэ болохоор 2017 оны 7 сарын 7-нд Задгай сансарт орж ажиллаж хэлсэн Монгол улсын анхны хиймэл дагуул Мазалагийн жижигрүүлсэн хувилбар байгаа. За тэгэхээр Мазалагийн хиймэл дагуул маань бас яг энэ тэмүүлэлтэйгээ адилхан бодит хэмжээгээр бол адилхан. Тэгээд юм нарны автантай. За энэ хиймэл дагуулыг хийж бүтээхэд тухайн үед одоо Монгол улсын ерөнхий сайд онцгой байдал, за Монгол улсын их сургууль, за тэгээ монголчууд маань одоо хандив өргөж тэгээд ер нь бол монголчуудын сэтгэл зоригоор бүтсэн ийм хиймэл дагуул байгаа. За энэ хиймэл дагуулыг хөөрөхөд миний бие болон одоо манай лабораторийн багш нар энэ дээр ажиллах юм зүгээр хувь тохиол таарсан. За ингээд амжилттай хөөргөж ирээд бидний одоо хариуцлага юу юм бэ гэхээр Японд сурж мэдсэн зүйлээ Монголдо ирээд хөгжүүлэх, хэрэгжүүлэх. Энэ ч утгаараа бид нэр одоо дараагийн хиймэл дагуулын төслүүд одоо тэмүүлэл хиймэл дагуулын төсөл, за мөн нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын сансрын технологийн холбоо гэх мэтчлэн үйл ажиллагаагаа явуулаад ирж байна. Сансрын уудан бол хүн төрөлхтний нийтлэг орон зай. Энэ утгаараа сансар бол бас биднийх. Олзуур хуустаа сансар судлалын сансрын технологийн энэ том орон зай нь харьцангуй сул бүрэн дүүрчээгүй учраас монголчууд бид тоглох орон зай бол байсаар байна. Сансрын технологиг хөгжүүлэхэд заавал нүсэр том
гэлтгүй өөрийнхөө онцлог тохирсон инженерийн маш олон шийдлүүдийг хэрэгжүүлж болохыг инженерийн шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэндээ хүргэлээ.